За маш сонирхолтой яг Саксан бөмбөгийн сонирхчдын хувьд бол Тэсэн янтан хүлээсэн өдрөн гэж найдаж чинь ингээд эмэгтэй бүх оддын тоглолт игэлсэн эхлээд удааг байд хулан нэт 2-1 авцаад Тим Ариукагийн давталгаа. За Нарангоо өнөөдөр үсэх гой болгожээ. Тэр нь Нарангоо өнгөрсөн хойдор яг зад Ариукагийн давталгаа. Тим Ариука ариун цэцэг зүүн давталгаа нааштай болсон. Баян дөрөвдөгнөө туршлагатай ур чадвар нь өсөн нэмэгдэж байгаа тоглогчдын нэг бол яа харахгүй ариун цэцэг шүү дээ. Стефенс Самраас мөнгө авах шууд давталгаа шилжиж байна. Стефенсээс өнөөдрийн тоглолтоос их гой юм хүлээж байна. Давталгаа амжилттай болсон. 3-4-т байгаа нь туслыг хийж байгаа. Ийм маягтай явж байгаа. Тина Стефенс 2-1. За Тинагаас яг л цацрал урдан давталгаанд гарч ирсэн аршаа өгсөн мөнгө нь холон. Давталгаа нааштай болсон. За Тина шийдэлтэн амжилтгүй болсон. Өнөр заяа Нарангоотой талбай дээр байгаа хамгийн нуруу нам тоглогчид хоорондоо үсрээд нуруу намтаа авчлаа. Цацрал Файрцагийн тоглогч, Шигшээгийн тоглогч. Одоо тэгээд бас л оргил цаг дээр тамирчны замналынхаа. За давталгаа амжилттай. За ингэж хамтаа басаар нөгөө камерын эсрэг зүгээс гарч байгаа. Орон зай баримжаа хаяа алдагдах гэдэг шүү. Болор цэцэг 3 онооны шилдэл доногч Чонг руу заагаад байна. Тэгэхээр одоо Кейди Чонгийн цаг ирлээ. Болор цэгээ энд чамд зориулв. 3 онооны шилдэл онооштой болсон. Келвин Карман удирдыг оноогоор тэргүүлсэн тоглогч дамжуулдаг цод цэцэг 2 оноо авч байна. Намар өвөл хавар болно. Дээрээс нь одоо өнгөрсөн жилд бүр 100 амжилтсан шүү дээ. Чимэд олгор 3-аас илүүтэйгээр хийж энэ да тий. Багийн тоглолт бөмбөгний шилжилт нэгээс дахиад өөр сонирхолтой зүйлсүүдийг харуулад өгөөд яадаг юм бол доо гэж бодогдоод байж байна. За Бленкс яа гоё. Хөдөлгөөний тойлолтоо оноо авч яатсан. Эрэхтэй харин 2 дугаар үед 2-2 завсарлан ирэх байгаа. Гэхдээ ерөнхийдөө бүр нэг ширүү юм төгсгөлийн хэсэгт болохгүй бол завсарлага гоё юм ирнэ шүү. Болор цэцэгчээс элдвтэй шүү дээ. Холбооны цомын тэмцээн дээр хүртэл бүр өөрөө бөмбөгөө залаад гарч байгаа мөрөд аваа явсан. Харин тоглолт руугаа буцаад ороход хулан ариун цэгийн өдөөс нэг эсрэг нэг за бусдын чинь салхин тавиад өгчлөө. Дундын шийдсэг хулан ариун цэцэг хоёр ч ерөнхийдөө одоо яаж үзэгчдийг сэргээх үү, яаж үзэгчдийг тоглолтод оруулахад эндүү сайн мэдэнтэй. Дайраад явсан цагиргийн нөгөө талаас давталгаа оноостой олгоо. Ариун цэцэг хулангийн эсрэг энэ удаад ариун цэцэг давтална. Ариун цэцэг бидэд явсан. За давталгаа амжилттай алдаа үлээж байгаа байна. Дөлгөөн азаа ч юм уу те. Би бол эсэргээр дөлгөөн эрдэнэ цагт хоёрыг ягаад ч нэгнийхээ өдөөс таараа бас гоё явж ирсэн байгаа харагдж байна. Ариун цэцгийн багт болор цэцэг хатын голоор бүжгэлцэн тал байгаа. Өнөөдөр ч гэсэн ерэн за давталгаа амжилттай болгож Индра 2 өнгөрсөн өдрөл нэг баг тоглож ирсэн. Итүгнийхэн бас те оюутнаасаа хамтаа байсан хоёр нэгнтэйгээ талбай дээр баг хамгаалтыг үзүүлэх болов гэж бодчих. Ер нь мэдээж бас гой сайхан зүйлийг бид нар бүх хотын тоглолтын үе харахыг хүсдэг. Тэр нь ч одоо гаргаад давталдаг, зооноос шидээд оруулдаг. Тим Индрагийн давталгаануудыг бол хүлээж байна. Үзэгчч гэсэн яг тийм байгаа болов уу? Давталгаанаас одоо чаатсан гэ буцаад сасан дамжуулт эзэндээ ирсэн цацрал. Хөп. Ай. За өнөөдрийн марк миний харсан хамгийн гоё давталгаа байна. За тоглолтын 2 дугаар хагас инхүү эхлээд байна. Эхний хагас 39-41 харьцаатаагаар 39-44 харьцаатаагаар үргэлжилж байгаа. Тэн ариун цэцэг хамтаа дуулж өглөө. За голоо Словен дээр шидэд алдсан. Хулан доороос давталгаа номчтой олсон дээрээс нь алдаа гарчээ. Ордондоо хүрэлцэн ирээрээ. Мэдээж PSN 3 суугаар өнөөдрийн бүхий л үйл ажиллагаануудыг шууд амжуулан үзүүлж болно. Ариун цэцгийн Ариукагийн давталгаа эхэлж байна. Ариун цэцэг давталгаа онооштой болсон. Дараас оноонуудыг авлаа. Ч болсон. Буцаад шууд самсан дамжуулт нь. Энд за Кейди Чоны давталгаа амжилттай болсон. Бас Дадач эцэн 3 онооны шийдэлт нь онооштой. За цацрал гой давталгаа ихтэй Blanks араас нэмээд Карман Кейди Чонг түүнийг хамгаалж байсан. Тадаа шийдсэн 3 онооны шийд. Манай хоёр ч ер нь entertainment-ийг ойлгочод байгаа юм л та. Тадаа шийдсэн хуулигийн шийд оновчтой болсон. Тоглогчдоо савсан Орсон гэсэн ороогүй гэдэг. За Индра харин саяны шийдтэн дээр асаа оновчод. Үрсэлдэж байгаа хоорондоо. За өнөр заяа хамгийн нуруу хамтаа тоглогчид доор шахаж тоглоод оноог хонгор золд өгсөн. За Wings-с Гэрэлмаа өнөөдрийн бас бүх хотын тоглолтод оролцож байгаа юм байна шүү дээ.
хамгаалаад яг тэр нөгөө ширүү уур амьсгалтай тоглолт руугаа шилжүүл яад юм бол доо гэж бас бодоод байна. Өнөр заяа. Артаад багаас сантаа бас оролцож байгаа хоёр. Өнөр заяагийн 3 онооны шийдэл оноотой. За өнөр заяа тоглохоо байгаа да. 3 онооны шийдэлт нь онооштой болсон. Дараалаад хідэн тоглохоо хийж байгаа байгаа гэрэлмаа. Бол өнөр заяа дахиад өнөр заяагийн шийдэлт нөөнж байна. Ард багийн арын албаныхан ч гэсэн хүрэлцэн ирээд сая талбай хажуугаас үзэж байгаа юм байна. Хамтдаа селебрэшнийгээд амжилтаа хариу шууд голын логон дээр шидцээ. Дамжуулт болж очиод бол түүнийг нь хоёр оноо шийдээд алдаад байгаа учраас онооны зүрх холдоод болдгоо. Өнөр заяа хурдыгээ явуулсан. Хоёр оноо. Жиндра оноогоор лигийг тэргүүлэгч Джексон Карман болон хамгаалтын мэргэжилтэн засчин ёо. За саяны довтлогоо харин өөр хэрэг шүү. Өнөр заяа тоглох гэж иржтэй өнөөдөр. Тоглоё гэдэг юм байна. За хоорондоо уулзаа яваад өглөө. Хинж ахна уу үгүй юу? Өнөр заяа ариун цэцэг хамгаалсангүй. Ерөнхийдөө одоо тэгээд Минжирма 3 шийдсэн. Шийдэлт нь оновчтой боллоо. 2024 оны дараах төвний хувьд бас Fire цагийн бүрэлдэхүүн тоглож байгаа. Ааха. За хулан оруулж ирэх шиг байна. Зарчмын шийдэлт оновчтой болсон. Одоо үзэх дуртай учраас яг л тиймэрхүү байдалтай баг. Ээж ихт манай монголчууд чинь хожигдж байгаа багийн дэмжих хандлагатай байдаг шүү дээ. Баг шүү. Болсон тий? Эмгтэй бөхөд тий. Болсон санагдаж байна. Ариун цэцгийн шийдэлт оновчтой болсон. За солилцсон. Задлсан хулан. За хулан өнөдр 17 оноотой явжсэн. Түүнээс хойш оноо авсан уу? Хоёрхан Нариун цэцэг Робинсон шийдэлт нь онооштой болсон. Багийн голоо шилжих боломжтой. Индрагийн дамжуулалт ариун цэцгийн хоёр оноо. За ойртуулаад ирсэн. Үзяатын Индра шийдэлт нь онооштой болсон. Багийн 82 тоноо 8 онооны зөрүү. Эмгтийн өрсөлдөөн. За хулан ер нь авах магадлалаас их өндөртэй болчлоо. Бас өнөр заяа тийм байх. 92-82 харьцаатайгаар тим хулан тим Ариукаг буулга авлаа. 29 оноо 8 самбар тон ассист. Батогтын өнөр заяа. MVP. Артагийн холбоо дагагч Батогтын өнөр заяа.